Аймгийн засаг дарга аймгийн онцгой комиссийн даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 20-оос 23-ны өдрүүдэд өвөлжилт хүндэрсэн дээрх 3 сумын нутгаар явж хамгийн их цас унсан газар нутагт өвөлжиж байгаа малчидтай биечлэн уулзаж малчны хотоор орж тэдний санал бодлыг сонсон тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдэж ажиллалаа. Одоогийн байдлаар дээрх 3 суманд цасны зузаан 20 см-ээс дээш, гууж алхтай газраа 60-аас 80 см-ийн зузаан цастай байна. Манай үнцмийн уулархаг газар нутгуудаараа цасны зузаан бол үндсэндээ бол нэг 50-аас 60 см. За энэ хунгарсан газар бол бас зарим газараа метр хүрсэн ийм бас хүндрэл учирсан. Ховд аймгийн Булган сум хамгийн их цастай бөгөөд тус сумын нийт нутгаараа 50-аас 60 см-ийн зузаан цастай байна. Тус сум нь газар нутаг томтой хамгийн их хүн амтай 890 орчим малчин өрхтэй. Энэ жилээ тус суманд 241 мянган толгой мал өвөлжиж байна. Өвөлжилт хүндэрсний улмаас аймгийн болон сумын онцгой комиссийн шийдвэрээр зудын эрсдэлтэй бүсэд амьдарч байсан Булган сумын Баянгол, Алаг толгой, Байтаг, Баян судал багийн 333 өрхийн 97 мянган толгой мал зарим малчтыг сум орон нутгийн бие бүрэлдэхүүнийг дайчлан аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлжээ. Одоогийн байдлаар 205 малчин өрхийн 69 мянган толгой мал зудын эрсдэлтэй бүсэд амьдарч байна гэсэн мэдээллийг сум орон нутгийн зүгээс өгч байгаа хэдий ч бүх малчдтайгаа холбоо тогтоон шаардлагатай тусламжийг хүргэн ажиллаж байна гэлээ. Өнөөдөр бол эрсдэлтэй бүсэд байсан 333 хүн 97744 малаас өнөөдөр ямар ч байсан нэг 128 хүнийг бол эрсдэлгүй бүс рүү оруулсан. Малчид цасны нэмгэн бэлчээрийн байдлыг түшиглэн зэрэгэлдэх сумууд руу отор нүүдэлхийн өвлөжж байна. Яг өнөөдрийн байдлаар өдөртөө харьцангуй дулаахан цас нэмж ороогүй болохоор мал өвлжилтийн байдал тийм ч хүнд биш байна. Харин цаашдаа цас нэмж орон хүүтний эрч чангарвал байдал улам хүндэрч малчид өвөл хаврыг хохирол багтаад авахд бэрх болно хэмээн малчид хэлж сууна. Одоо хэрвээ нэг цас нэг л баг 20 санж уртал яах ч аргагүй болч гэдэг шатмал. Цас нурахгүй бол арай гайгүй ясихэлж байна өнөөдөр удаа цааш таны үйл маань цас урахгүй бол бид бүхний үйл гайгүй болно. Газар дуураас одоо мал олж идэх бол ерөнхийдөө хатуул болж байгаа. Ийхүү аймгийн засаг дарга аймгийн онцгой комиссийн даргаар ахлуулсан ажлын хэсэг өвлжилт хүндэрсэн сумдынхаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан ажиллахдаа эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа малчдтай туслах үүднээс дээрх 3 сум тус бүртэд 700-аас 800 пресс өвс 3 сумын баг тус бүртэд цас цутны үед зарцуулахад нь зориулж 1 сая төгрөгийн мөнгөн хандвиг өгч эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэн ажилласан юм а. За хамгийн гол нь малыг бас муудаагүй дээр нь өөс тэжээлэр хангах үүднээс бол өөс тэжээлийн одоо нөөц боломжийг бас нэмэгдүүлж өгч байгаа. Цаашдаа бас өөс тэжээлэр тусах тал дээр анхаарна. Цагаан гарын хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байгаа малчтай эргэж тойрч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ хамгийн их хэрэгцээтэй байгаа өөс тэжээлийн тусламж үзүүлсэнд хөдөөгийн малчид баярлаж байгаагаа хэлж суулаа. Хамгийн гол нь урмын сайхан үгээр сэтгэлийн дэм өгч байгаа нь малчдын нуруунд дээрх ачааг багч гисэн хөнгөлөх мэт санагдлаа хэмээн талархах малчид олон байсан юм а. Өвөлжилт хүндэрсэн гээд зөвхөн энэ удаад ч ажиллаж байгаа юм биш. Цаг тухай бүрдэн сум аймаг улсын онцгой комиссийн ажлын хэсэг ажиллаж ирсэн цаашдаа ч өвөлжилт хүндэрсэн бүх сумдынхаа малчидтай боломжтой бүхий л талаар тусалж дэмжиж ажиллахаа аймгийн засаг дарга аймгийн онцгой комиссийн дарга галсан дондог түүний ажлын хэсэг илэрхийлсэн юм а.